Step Gold компани алсын харааг тодорхойлбол компанийн үндсэн баялаг нь хүн гэдгийг ухамсарлаж, байгаль орчныг эрхэмлэн дэлхийн жишгт хүрсэн үндэсний тэргүүлэгч үнд металл олборлогч болон түжээлэхээр зорж байгаа юм. Тийм учраас тус компани ажилчдынхаа эрүүл аюулгүй байдлыг дээд зэрэгээр хангаж, ур чадвар хувь хүний хөгжилд чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлдэг байна. Коронавирус цар тахлын нөхцөл байдлын улмаас алтан цагаан овоо төслийн талбайд шинэ ажлын байр зарлагдаагүй бөгөөд халдвар хамгаалтын дэглэмийг баримтлан ажлын байрны ярилцлага, уулзалт зохион байгуулах боломжгүй байгаач. Харин ажилд орох хүсэлтэй иргэд цахимаар анкета өгөх боломжтой юм байна. Коронавирусын нөхцөл байдлаас шалтгаалаад одоохондоо шинэ ажлын байр маань төслийн хэмжээнд гарахгүй байгаа. Гэхдээ бид нар анкета бол авсан хэрэг байгаа. Тэгэхээр нөөцөд бид нар анкета бүрдүүлээд явж байгаа гэсэн. Тэгэхээр анкета одоо өгөхийг хүсвэл имэйл хаягаар авч байгаа. Бид ерөнхийдөө нөхцөл байдал гайгүй болоод ирэхээр бид нар тухайн цугласан базад цугласан байгаа анкетаасаа сонгон шалгаруулалт хийгээд явна гэсэн. 2020 оны 1-р сараас хөдөлмөрийн хүйсний доод хэмжээг нэг цагт 2500 төгрөг буюу сарын 420 мянган төгрөг байхаар шинжилэн тогтоосонтой холбоотой нийгмийн зөвшөлтслийн 3 талт хэлэлцээрээр геолог, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилчдын хөдөлмөрийн хүйсний доод хэмжээ 840 мянган төгрөг байхаар тогтоосон байдаг. Step Gold компани төслийн талбай дахь ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг тайлангаар авч үзвэл нийт ажилчдын дундаж цалин 1.8 сая төгрөг байгаа юм. Цар тахлын улмаас хөл хорой тогтоож эдийн засаг хумигдсан энэ хугацаанд тус компани бүх ажлын байраа хэвээр хадгалж ажилчдынхаа цалин урамшууллыг хуулийн дагуу цаг хугацаанд нь өвөн ажиллаж байна. Төслийн үйл ажиллагаа явагдаж буй сумаас 130 орчим ажилчид ажилладаг гэж үзвэл сар бүр дунджаар 130 орчим сая төгрөг цалин хөөс хэлбэрээр цагаан овоо суманд хөрөнгө оруулалт болон очдог байна. 20 оны 8 сард орсон гадаад гүр хувьцаат компани туслах ажлаар явж байгаа. Одоо Step Gold компани ботлоор нуруулан усах талбайн туслах оператор болоод явж байгаа. Залуучууд ер нь өөрөө жаахан хөдөлмөрлөж ер нь ажилд ордог гэж ойлголттой явдаг штэ. Тэгэхгүй нөгөө өнгөсгөн одоо надыг шууд ажилд авах баг энэ анкад өгөөд хахад шууд надыг одоо ингээд утахгүй ажилд авна гэсэн тийм ойлголттой авах жаахан хүлээлттэй, дистратай юм тэгж л явдаг гэж ойлгож байна. Алтан цагаан овоо төсөлд одоогийн байдлаар 330 орчим ажилтан ажиллаж байгаагаас 78% нь эрэгтэй, 22% эмэгтэйчүүд эзэлдэг байна. Ажилчдын дундаж наслалт 33 бөгөөд нийт ажилчдын 70 гаруй хувийг орон нутгийн иргэд эзэлж байна.